За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд бүгдөө наадан болоод амралт эхлээд аял зугаалгаар явж байгаа хаа. Хайдад гомон яаж босдгож идэх аргачлалын талаар танилцуулах гэж энэ бичлэгийг хийж байна. За мэдээж гом байна. Усаа яаж буслах вэ гэж юу? Усаа буслахын тулд газ газны оршуу газ хоёроо бэлдсэн. За салхи оруулахгүй байд. Нэг юм 3 төмөр авах болно. Тэгээд ус маань одоо ингэж буцлаа да. Нэг иймэрхүү аргаар өдөө хээр явж байгаа хүмүүс маань Монгол шанд идээд хоолоо хийж идэх боломжтой юм байна шүү. За нэг иймэрхүү байдалтай өдөр өнгөрөөж байна да.